Амралтын өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Бид улс их орондоо болж өнгөрсөн зарим онцлог үйл явдлын хэсгээс таймлан бэлтгэлээ. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч салбарын төлөөлөлтөд уулзлаа. 2026 онд улсын хэмжээнд 633.4 мянган гаад тариалт хийхээр төлөвлөжээ. Монгол улсад хиймэл оюунд суурилсан ногоон дата төв байгуулах төслийг COP17-д танилцуулна. Монголын анхны улс гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтанд орлоо. Эдгээр болон бусад мэдээллийг энэ 7 хоногийн тайм хөтөлбөртөө багцлан бэлтгэлээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх энэ 7 хоногт эрүүл мэнд боловсрол, батлан хамгаалах, хууль зүйн болон спортын салбарын төлөөлөлтөд уулзаж, салбар бүрийн хөгжил, хүний нөөц, нийгмийн баталгаа, мэргэжлийн үнэлэмжийн талаар байр сууриа илэрхийллээ. Олон улсын совилогчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан совилогч таньда баярлалаа. 2026 улсын зөвлөгөөнд ерөнхийлөгч оролцож, цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад совилогчдын гүйцэтгсэн үүрэг, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцоллоо. Мөн совилогчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшүүлэх, цалин хөлс нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэсэн юм а. Боловсролын их сургууль, хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш хамт олонтой уулзах үеэрээ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх ихтэй сургуулиуд тэрбумод хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөдөлгөөн хөтөлбөрүүдэд зөвхөн оролцогч бус бодлого, судалгаа, инновацийн манлайлагч болон ажиллаж байгааг онцолсон юм а. Мөн үндэсний батлан хамгаалахын их сургууль, дотоод хэргийн их сургуулийн багш ажилтнуудтай уулзаж үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах болон батлан хамгаалах салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгааны баазыг бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм а. Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтөд уулзахдаа ерөнхийлөгч хууль дээдлэх, хүний эрх, эрхчлөөг хангах, иргэдэд ээлтэй, шударга, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм а. Салбарын хүрээнд хууль эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгох шинжилгээг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзах үеэрээ сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг гэдгийг онцолсон юм а. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын ихтэй сургуульд 1055 оюутан суралцж байгаа бөгөөд энэхүү амжилтад багш нарын үүрэг оролцоо чухал байгааг тэмдэглэсэн юм а. Түүнчлэн ерөнхийлөгч үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга, хасын үлгүүд багийг хүлээн авч Монголын сагсан бөмбөгчид багийн спортоор төв олон улсад амжилт үзүүлж чадна гэдгийг харуулж байгаад баяр хүргэлээ. Тус баг сүүлийн 3 жил дараалан аваргалж 2025-аас 2026 оны улиралд 10 дахь удаага төрүүлсэн байна. Уулзалтуудын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол одон медалаар шагналаа. 2026 онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 372.7 мянган гад үр тариа, 16 мянган гад төмөс, 18.3 мянган гад хүнсний ногоо, 121.9 мянган гад малын тижээл, 104.1 мянган гад тосны ургамал тариалах юм а. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Идрбат хаврын тариалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 12-ны байдлаар нийт 44.6 мянган гад тариалалт хийгджээ. Үүнд 42.1 мянган гад үр тариа, 1.1 мянган гад төмөс, 833 гад хүнсний ногоо, 460 гад тосны ургамал тариалсан байна. Атар дөрөв тариалангийн доктортой хөгжлийн аяны хүрээнд тариалан эрхлэгчдэд олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн их усрыг нэмэгдүүлж, төмс хүнсний ногооны тариалан болон хүлэмжийн аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн их усрыг шийдвэрлэжээ. Одоогоор 521 иргэн аж ахуй нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлсэн байна. Мөн 345 иргэн аж ахуй нэгжийн 6800-ны 87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкуд судалж байгаа юм а. Засгийн газрын лав гарагийн ээлжид хуралдаанаар Монгол улсад хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах төслийг цөлжидтэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан хиймэл оюуны тооцоолоор бүхий ногоон дата төв байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бус бий болж бүс нутгийн дата хаб болон хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд номинд даатгалаа. Монгол хүүхэд залуус 100 жилийн өмнө Европыг зорж эрдэм мэдлэг уртлан ирсэн түүхийг өгүүлэх, өрнөдөд сурахаар одогсод баримт гэрэл зургийн цомог олонний хүртэл боллоо. Судлаач сэтгүүлч Болд энэхүү сэдвээр 18 жил дагнан судалгаа хийж, алс газар сурахаар одогсод цуврал 3 номоо хэвлүүлсэн бол энэ удаа түүхэн их сурвалж баримт гэрэл зураг тулгуурласан цомгоо монгол герман хэлээр уншигчдад хүргэж байна. 1926 онд анхны гэгэрлийн сайд Эрдэнэбат хаан 40 орчим хүүхэд залуусыг Герман, Францад хүргэн өгч, эх орондоо эрдэм өвөрлөн ирж улс орноо хөгжүүлэх үүрэг захиасыг өгч байжээ. Харин 1926-аас 1930 онд Монголын 35 хүүхэд Германд суралцаж, өрнийн соёл боловсролтой танилцсан ч зөвлөлт холбоот улс болон Коминтерны шахалтаар эх орондоо буцан татагдсан байна. Тэдний олонх нь хожим Монгол улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын анхдагчид болсон юм а. Тухайлбал их зохиолч Нацагд орч, төрийн хошоо шагналт зохиолч Намдаг, ардын зураач Намхай Цэрэн зэрэг нэрт сэхэтнүүд энэ үеийн төлөөлөл байлаа. Номын нээлтийн үеэр Дашдоржийн Нацагд орч ба түүний нөхөд уран бүтээлийн тоглолтыг толилуулж, Нацагд орчийн учиртай 3 толгой дуур болон Намдгийн Орлмаа их жүжигийн хэсгээс зочдод сонирхуулсан юм а. Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мягны сорилтын корпорац хоорондын 2 дугаар компакт гэрээ буюу усны компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны томоохон ус гүн цэвэршүүлэх үйлдвэр албан ёсоор нээлттэй хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх Америк нэгдсэн улсын мягны сорилтын корпорацийн төлөөлөл, Монголын мягны сорилтын сан, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар болон төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд үүсгэж болзошгүй усны хомсдлоос сэргийлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм а. Ерөнхийлөгч хөрөлсөх нээлтийн үеэр энэ нь зөвхөн нэг үйлдвэрийн нээлт бус, Монгол Улсын ирээдүйн доктортой хөгжил нийслэлийн өргөжинд хэлэх суур нөхцөлийг бүрдүүлж буй түүхэн ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцоллоо. Ус хангамжийн баруун их усрыг шинээр байгуулах төслийн хүрээнд биокомбинат, шувуу фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой хяналт удирдлагын системийн хамт байгуулжээ. Энэхүү их усвар нь жилдээ 5 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийн 8 дахь их усвар мөн хамгийн том ундны их усвар болж байна. Төслийг Америк нэгдсэн улсын мягны сорилтын корпорацийн буцалгүй тусламж болон Монгол Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд ус хангамжийн баруун их усвар хаягдал ус дахин боловсруулах болон усны салбарын доктортой байдлыг хангах харилцан уялдаатай 3 томоохон төслийг хамарчээ. Одоо та бүхэнд улсыг хооронд болж өнгөрсөн онцлог үйл явдлын гэрэл зургаас толилуулъя. Өмнөгов аймагт хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, хил хамгаалтын үйл ажиллагаатай танилцуулах зорилготой Хилийн баг нь эх орон сурагчдын танин мэдхийн аяллыг үе шаттай зохион байгуулж байна. Аймгийн засаг даргын санаачлагаар хэрэгжиж байгаа тус аялалд өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 23 сургуулийн дунд Ахлах ангийн 460 гаруй сурагч, 92 багш ажилтан хамрагджээ. Аяллын хүрээнд сурагчид Монгол Улсын өмнөд засгийг болох Оров гашууны бор толгой, Хилийн баг нь Хилийн заставын үйл ажиллагаатай танилцж байна. Мөн тооройн төгөл, сангийн далайн хийд зэрэг байгаль, түүх соёлын дурсгалт газраар аялж,
нутаг орныхоо онцлог түүх соёлын талаар мэдлэгээ нэмэгдүүлж байгаа юм а. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.